Эмэгтэйчүүдийг олон нийтийн газар өөрийн хүссэн хувцас өмсөх нь битгий хэл. Өмд өмсгч хариутай тамхи татаж сонгуул саналаа өгч өөрийн үгээ хэлэх боломжгүй зөвхөн хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхэд харах ёстой л гэж боддог байсангүй саяхан. Бүр өнгөрсөн 100-ны ихэнх үе хүртэл буюу 1920 оны хүртэл эмэгтэйчүүд хийж болдоггүй зүйлсүүд олон байсан. Жишээ нь Америкт л гэхэд 1920 он хүртэл эмэгтэйчүүд сонгуул санал өгөх эрхгүй байв. Гэхдээ өөрсдөө эрхийнхээ төлөө тууштай тэмцсэний эцэст Америк эмэгтэйчүүд ирээдүйнхээ төлөө санал өгөх хэрэгтэй болсон байдаг. Бидний мэдэх эрхчлөөний орн гэгдэх Америк ердөө 100 жилийн өмнө л ийм байсан. Тэгвэл 60 жилийн өмнө Америкт жирэмслэлтээс хамгаалах зүйлсийг хуулиар хориглодог байжээ. Нэг ёсондоо бол эмэгтэйчүүд өөрсдийн нөхөн үржихэн асуудлаа шийдэх эрхгүй байсан. Эрхчлөөнийхөө төлөө тэмцсэн эмэгтэйчүүдийг баривчилж байсан ч тэдний тэмцэл эцэст нь үр дүнд хүрснээр жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай хууль гаргасан байна. Гэхдээ энэ хууль нь дөнгөж 1960-аад онд л батлагдсан. Сонирхолтой нь Америкийн зарим мужуудад одоо ч гэсэн жирэмслэлтээс хамгаалах эмийг хуулиар хориглосон байдаг гэжээ. Өнгөрсөн 170-аад он хүртэл Америк зэрэг зарим орнуудад эмэгтэй хүн гэр бүл туслуулах шийдвэр гаргах эрхгүй байсан. Нэг үгээр бол нөхрөн салах шийдвэр гаргах хүртэл тэр эмэгтэй юу ч хийж чадахгүй. Хэрэв нөхрөн салахгүй гэж шийдсэн бол тэгээд л тэр эмэгтэй насаараа түүнтэй хамт байхаас аргагүй болдог байж. Израильд гэхэд одоо ч гэсэн ийм хууль үйлчилдэг. Тэд зөвхөн нөхрөө үр тогтоох чадваргүй эсвэл бэлгийн сулралтай гэж баталсан нөхцөлдөл гэрлэлтэд цуслуулж болдог байна. Өмд өмсөх 1900-аад оны ихэнх үе хүртэл Америк эмэгтэй өмд өмсөхийг хуулиар хориглодог байж хэрэв ингэж хувцалсан бол хүмүүс түүнийг доромжилж ад үздэг байжээ. Хэдийгээр явандаа өмд өмсөхийг хориглосон хууль хэрэгжихээ болсон ч хүмүүсийн дунд өмд өмсөх нь ховор байлаа. Харин 1920-ад оны сүүлээр Коко Шанель, Марлен Дитрих зэрэг эмэгтэйчүүд өмдийг загварын ертөнцид оруулж ирснээр хүмүүсийн харах өнцөг өөрчлөгдөж эхэлсэн. Үүнээс гадна Холливуудын кинонууд өмд өмсөхийг эмэгтэйчүүдэд зөвшөөрөгдөхөд нэлээд том үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 1900-ад оны эхээр Америк болон Европын зарим орнуудад эмэгтэйчүүдийг гэртээ тамхи татахыг зөвшөөрдөг байсан ч олон нийтийн газар татахыг хориглодог байжээ. Жишээ нь 1908 онд Нью-Йорк хотод олон нийтийн газар эмэгтэйчүүд тамхи татахыг хориглох хууль гаргаснаар бар, ресторан зэрэг газруудад тамхи татах боломжгүй болсон. Гэсэн ч энэ хууль удсангүй. Харин эмэгтэйчүүдийн эрх гэхээсээ илүү тамхины бизнес эрхлэгчид энэ хуулийг эсэргүүцэж эхэлсэн. Мэдээж тэд орлогоо бодлого яах вэ? Зарим талаараа тамхи бол эмэгтэйчүүдийн эрх чөлөө, эрхтгч байдлын бэлэгдэл гэсэн ураа хүртэл гаргасан байна. Улмаар энэ үзэл өргөжсөөр 20-ад оны сүүл гэхэд эмэгтэйчүүдийг тамхи татахыг хориглохоо айжмаар болсон байдаг. Гэрэлсэн эмэгтэй хувийн өмчтэй байх эрхгүй байлаа. Тийм ээ, үнэхээр тийм үе байсан. 1848 он хүртэл Америкт гэрэлсэн эмэгтэй хүн ямар нэг эд хөрөнгө эзэмших эрхгүй. Бүх хөрөнгө нь нөхрийнх нь албан ёсны өмч болдог байжээ. Улмаар 1900-ад оны эхээр эмэгтэй хүнийг эд хөрөнгөтэй байхыг зөвшөөрсөн дүрм журмууд гарсан боловч амьдрал дээр хэрэгжих нь бага байв. Эцэст нь 1920 онд энэ хууль эцэслэгдэн батлагдсанаар эмэгтэйчүүд өмчтэй болж эхэлсэн гэдэг. Энэ мэтчлэн өнгөрсөн 100-д эсвэл хэдхэн 10 жилийн өмнө эмэгтэйчүүд хийж болдоггүй зүйлс маш олон байсан. Гэхдээ одоо ч гэсэн бүх зүйл шийдэгдэжгээгүй байгаа. Сауди Арабид эмэгтэй хүн машин жолоодохыг одоо ч хориглодог. Үүнийг маш олон эмэгтэйчүүд эсэргүүцдэг бөгөөд нууцаар машин барьж байгаа зургаа нийтэлж эсэргүүцлээ илэрхийлэх болжээ. Засгийн газар энэ хоргийг хүчингүй болгохоор төлөвлөж байгаа ч бүхэлд нь биш юм. Зөвхөн 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг жолоодох хэрэгтэй болгохоор төлөвлөж байгааг нь. Ингэхдээ хүссэн газартаа ч биш, зөвхөн хүүхдээ сургуульд хөргөж өгөх, эсвэл эмнэлэг явахтал хүчинтэй. Гэхдээ ингэхээс өмнө ааваасаа эсвэл нөхрөөсөө заавал зөвшөөрөл авсан байх ёстой гин. Европын Ватикан улсын талаар сонсчл байсан байлгүй. Дэлхийн хамгийн жижигхэн хот улс. Энэ улс нь эрэгтэйчүүдийн эрхт улс гэж хэлж болно. Тийм ч учраас эмэгтэй хүн салах өргөдөл гаргах эрхгүй. Мөн сонгуульд санал өгөх эрхгүй байдаг. Сонирхолтой нь Ватикан улс маш цөөхөн хүн амтай бөгөөд тус улсын иргэншилтэй ердөө 32хан эмэгтэй байдаг. Манай хойд хөршиж гисэн сонирхолтой хуулиуд бий. Жишээ нь Орос эмэгтэйчүүд гүний уурхай, мужаан, гал соногч, гал тэрэгний жолооч, барилгын хүнд ажил, металлургийн ажил, усан онгоцны ахмад гэх мэт олон төрлийн ажлыг хийхийг хориглосон байдаг гин. Гэхдээ үүнийг тайлбарлахдаа эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ялангуяа нөхөн үржихүйд нөлөөлж болох үз хортой ажлууд гэж үздэг учраас хориглодог гэжээ. Яг бас эрүүл мэнд талаасаа зөвч байж болох юм. Гэхдээ л бас хүний эрхийг боомлж байгаа хэрэг бидтэй. Энэ гэхдээ үнэн үү манайхаа энэ талаар мэдж байвал бичээрэй. Тэгвэл Европын өмнөд хэсэгт Мальта гэдэг жижигхэн улс байдаг. Харин энэ улсад эмэгтэй хүнийг хулгайлж болно. Юу гэсэн үг вэ гэвэл хэрв тэр хулгаасан эмэгтэйтэйгээ гэрлэхээр төлөвлөж байгаа бол хэргийг нь хөнгөрүүлдэг. Харин гэрэлсэн тохиолдолд хүчингийн болон хулгаан гэмт хэрэг гэж эрүүгийн хариуцлага хүлээлгддэггүй байна. Ливан улсад ч гэсэн үүнтэй төстэй хууль одоо ч үйлчилдэг гин. Тэгвэл Египт, Пакистан, Сир, Эмират зэрэг орнуудад маш хачин хууль үйлчилдэг байсан. Шударгаллага гэж нэрлэдэг.
Нэг үгээр бол нөхрөө араар нь тавьсан, бусадтай завхаарч байгаад баригдсан эмэгтэйг бас түүнтэй хамт байсан хүнийг нь газар дээр нь хөнөөсөн бол энгийн аллагаас хөнгөн ял оногдуулдаг байжээ. Жишээ нь 2009 оноос өмнө Сир улсад игч, охин, эсвэл ээжигээ бусадтай бусрамг үйлдэл хийж байхад нь хөнөөсөн бол ялаас чөлөөлдөг байсан. Харин 2011 оноос хойш хуулиндаа өөрчлөлт оруулж гэмт этгээдэд хамгийн ихдээ 5-7 жилийн ял өгдөг байжээ. Хэдийгээр одоо бол ийм гэмт хэрэг үйлдсэн хүнд илүү хүнд ял оноодог болсон ч энэ төрлийн гэмт хэрэгүүд олноор гарсаар байгаа. Харин үүнийг шударга шийтгэл гэж итгэдэг улс орнууд байсаар байгаа бөгөөд ихэвчлэн исламын шинтэй хүмүүс ийм хэрэг үйлддэг ажээ. Судалгаагаар жилд 5,000 орчим хүн шударга аллагын золиос болж байдаг гин. Тэгвэл Камерун, Гвинэ зэрэг улсуудад эмэгтэйчүүд хаана ажиллахыг ирчүүд нь сонгодог. Ирчүүд гэр бүл үр хүүхдийнхээ төлөө зөв гэж үзсэн бол эхнэрээ ажилд орохыг хориглож болно. Харин эхнэрүүд нь нөхрөө зөвшөөрөх хүртэл зөвхөн гэрээ ажиллал хийх ёстой. Хачирхалтай нь одоо хүртэл ийм хууль үйлчилдэг дэлхийн 18 орн байдаг юм байна. Энэ мэтээр өнөө хүртэл эмэгтэйчүүд эрхийг хааж боосон зүйлс байсан хэвээр. Олон жишээ байна л да. Жишээ нь эмэгтэйчүүд автомашины ослоор хүнд бэртэл гэмтэл авах магадлал ирчүүдээс 47%-аар илүү байдаг. Учир нь автомашины ослын аюулгүй байдлын хэрэгсэл нь эрэгтэйчүүдэд илүү зориулагдсан байдаг гин. Харин Афганистан улсад эмэгтэйчүүд дунд болон дээд боловсрол эзэмшихийг хуулиар хориглосон байдаг. Тэд зөвхөн 6 дугаар анги хүртэл суралцах хэрэгтэй. Бид хэддүгээр зуунд амьдарч байгаа вэ? Сауди Арабид эмэгтэйчүүд нөхрөөсөө зөвшөөрөл авахгүйгээр гэрээс гарах, гадаад орн руу зорчихыг хориглодог. Тэгвэл Америкийн Вермонт мужид эхнэр нь хиймэл шүд зүүхийн тулд заавал нөхрөөсөө албан ёсны зөвшөөрөл авсан байх ёстой гэм. За цаашлая. Африкийн Уганда гэж улс байдаг. Энэ улсад эмэгтэй хүн өвдгнөөс дэш богино юбк өмсөхийг хуулиар хориглодог. Гэхдээ зөвхөн энэ улсад биш, өөр маш олон улсад ийм хориг байдаг байх гэж бодож байна. Иран улсад эмэгтэйчүүдийг хөл өмгийн цэнгэлтэд орохыг хориглодог. 2006 онд Ираны ерөнхийлөгч эмэгтэйчүүдэд зориулсан тусгай хэсэг байгуулах санал гаргасан ч хууль тогтоох байгууллагууд энэ саналыг нь дэмжээгүй байдаг. Катар улсыг бид баян тансаг улс гэдгээр нь мэднэ. Гэхдээ Катарт 30 нас хүрээгүй гэрлээгүй эмэгтэйг зочид буудалд орохыг хатуу хориглодог гин. Насанд хүрээгүй хүүхдийг гэрлэхийг дэлхийн олон оронд зөвшөөрдөг гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэгвэл дэлхий дээр одоо 650 сая орчим эмэгтэй насанд хүрээгүй байхдаа гэрлсэн гэдэг тоо баримт байдаг юм байна. Үүний гол шалтгаан нь ёс уламжлал, ядуурл байдаг. Манайхаа энийг сонсоод итгэхгүй байх л та. Юу гэвэл эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалсан хуульгүй 46 улс орн байдаг. Эдгээрээс ихэнх нь Араб болон Африкийн орнууд бөгөөд исламын шашинтай орнуудад нийтлэг тохиолддог. Эмэгтэйчүүдийн эрхийг хасгаас гадна төвчшгүй хүнд ажил хийлэгдэг байсан үе сайхан. Тэгвэл бүр нөгөө хүний эрх, шударга ёс гэж хамгийн их ярьдаг орнууд ч гайхамар зүйлсийг хийдэг байжээ. Ер нь бидний боддгоор дээхний үед эмэгтэйчүүд ихэвчлэн асрагч, ойдолчин, эмч, совилогч гэх мэт ажлуудыг хийдэг гэж боддог байсан. Гэтэл үүндээ огт тийм байсангүй. Жишээ нь 1900-аад оны ихэнх үед Англи, Хятад, Орос гэх мэт орнуудад одоо бол техникээр хийдэг. Өмнө нь бол үхэр, адуу зэргээр зүтгүүлдэг байсан. Хүнд чулуунуудыг чирэх, мод унгаж, түүнийгээ зөөх, уурхайн гүнээс нүүрс татаж гаргаж ирэх гэх мэт маш хүнд ажлуудыг эмэгтэйчүүдээр хийлэгдэг байжээ. Мөн дэлхийн 1-р дайны үед Их Британи, Америк зэрэг орнуудад ТНТ хэмээх хорт бодисыг ялгаж шууд харьцдаг байсан эмэгтэйчүүдийн арьс үсэн шарлаж, амьсгалын замын болон нөхөн өрчгөн өвчтэй болдог байсан. Мөн тухайн үед төмөрлийн үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд нүүрс зөөж, хайлсан металл цутгах зэрэг хүнд хүчээр ажлыг хийдэг байв. Одоо ч гэсэн зарим улсуудад эмэгтэйчүүд ийм ажлыг хийсээр байгаа. Тэгвэл 20 дугаар зууны эхээр Вьетнам, Камбож зэрэг улсуудад эмэгтэйчүүдийг хүнд үйлдвэрүүдэд өдөрт 16 цаг ажиллуулад $1 ч хүрэхгүй цалин өгдөг байжээ. Харин энтгэхт эмэгтэйчүүд ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр зөвхөн гар, ховн, шүүр ашиглан жорлонгийн ялгадас цэвэрлж өдрийн хоолтойгоо залгадаг байв. Дэлхийн 1-2 дугаар дайны үед тесрэх бодисын үйлдвэрт маш олон эмэгтэйчүүд гар хуруунд тасарч, тахирд дутуу болж, дэлбэрэх бодисон дөртөж үхэж байсан гэдэг. Гэвч энэ талаар олон жилийн турш нуудаг байж. 1900-аад оны эхээр Америкт радио охид гэж нэрлэгддэг эмэгтэйчүүд байсан. Тэд радио холцтой гэрэлд бугуун цагны зүг будах ажил хийдэг байжээ. Харамсалтай нь энэ ажил нь маш хортой учраас тэнд ажилдаг байсан эмэгтэйчүүд ясны хорт авдраар үхэх нь олон байжээ. Энэ мэтчлэн эмэгтэйчүүдийн хүнд хүчээр ажил хийлэгдэг байсан ч маш бага цалин өгдөг. Хүйтэн чихтэй орчинд эмэгтэйчүүд эцсийн хүчээ шавхан ажилдаг байлаа. Одоо үед ч олон улс орнуудад эмэгтэйчүүдийг нийгэмд ялгах үзэгдэл байсан хэвээр. Нэг ийм тоо баримт байна л да. Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн 40% нь гендерээр ялгуурладаг улс орнуудад амьдарч байгаа бөгөөд 19 оронд эмэгтэйчүүд нөхрийнхөө үгэнд заавал орохыг хуулиар шаарддаг. 31 оронд гэрэлсэн эмэгтэйчүүд хаана амьдрахаа сонгож чадахгүй. 17 оронд гэрэлсэн эмэгтэйчүүдийг гэрээсээ гадуур зорчихыг хориглосон байдаг бол
65 оронд эмэгтэйчүүдийн эсрэг ялгарлан гадуургалт хийхийг хоригдсон хууль байхгүй ажээ. Энэ бүх хүчин зүйлсийг тооцож үзсний эцэст эмэгтэйчүүдийн нийгэмд тэгш бус байдлын ялгааг арилгахад ахаад 108 жил шаардлагатай гэсэн байна. Бидний технологи хөгжиж байгаа ч зарим зүйлс нь огт хөгжихгүй байгаа юм шиг санагдахгүй байна гэж юу? Комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй.